За сайн байна уу зөвчтэй өнөөдөр бид хэрхэн Iconic Mongolia 3-0 тоглох вэ? Хэрхэн 5M-ийн одоо Chita 5-ын сервер рүү орох вэ гэдэг талаар янз бүрийн зөвлөгөө өгөхөөр энэ билгийг эхлүүлж байна. За тэгэхээр видеонд орцгоо. За юу хэрэгтэй болох вэ гэхээр яг л хоолны орчиг Chita 5 Legacy, Rockstar account, 5M account, Steam account, Discord account гадаадас болох хэрвээ байх нэ. За тэгэхээр Chita 5 Legacy хэрхэн Chita 5 татах вэ? За энэ бол маш төвөгтэй асуудал. За Legacy за Grand Theft Auto та Enchanted гэж хариулж байна. За та энийг худалдаж авсан ер нь бол давхраас Legacy-г худалдаж авчаа гэсэн үг. За тэгээд та бүхэн нэг зүйл анхааруулж ихэд та бүхэн crack site эсвэл тийм мөлбө сайтаас за Chita 5 авах шиг бол энэ үнэхээр яг ямар нэгэн 5M-ийн сервер рүү ороход ерөөсө болдгүй шүү. Та бүхэн заавал лицензтэй байх шаардлагатай. Та бүхэн лицензээ хэрхэн шалгах вэ гэхээр за мэдээж Epic Games-ээс суулж болдог эсвэл Steam-ээс суулж болдог. Тэний хоёр сонголт зарим бүснүүд дээр Steam дээр авч болдгоо яагаад гэвэл туснаж авах гэсэн зүйл байна. За бүгдээрээ Rockstar руу ороод за Rockstar за бидэнд эхлээд Rockstar аккаунт дээр Rockstar руу ороод за бид description линкэд тавьчих. За ингээд аккаунт ороод за ингээд ороход libraries дээр таны Enchanted and Legacy гэдэг хоёр GTA 5 чинь хоёулаа ингээ харагдж байгаа юм таны ингээд Rockstar лиценз байна гэсэн үг. За. За энэ бол хамгийн чухал шүү. Саяны миний ярьсан зүйл. Тэгээд Rockstar account окей. GTA Legacy окей. За одоо Navis 5M. За 5M яг юу нэртэй вэ гэхээр 5M-ээр дамжуулж одоо Iconic бас сервертэй Prodigy Mochi том серверлөө орчихлоо download хийн. Download хийгэж тэнд юу гарч ирэх вэ гэхээр та файл олцгоо гэдэг нэг тийм юу гарч нэг иймэрхүү сон гарч. За энэ GTA-гээд хайгаад энэ файлаа сонгоод тэгээд ер нь орхон байна. GTA 5X гэдэг файл. За тэгж орсныхаа дараа бид нар яах вэ гэхээр одоо бидэнд та магадгүй Epic дээр ч авсан байж болно. Эсвэл Steam дээр ч авсан байл. Тэгсэн ч гэсэн за миний чинь одоо өдөр харцгаа миний Epic Game дээр бодлож авсан байдаг байхгүй юу? Хүн чийс харж байгаа. За тэнгүүт би энд гинжила гэдэг миний Steam аккаунт энэ бэжж энэ таны одоо та Steam дээр бодлож авсан энэ таны одоо ингээд одоо тех дүрийн одоо ингээд ер нь бол ингээд орох логин хийх аккаунтаа гэсэн үг энэ Steam ч та. Тийм болохоор заавал таны Steam жил логин бас хийгдсэн байх хэрэгтэй та анхаараарай. За тэгээд дараач болохоор Discord аккаунт. За Discord аккаунт яагаад хэрэгтэй вэ гэхээр та мэдээж хамгийн эхлээд Iconic Mongolia гэсэн Discord сервер рүүгээ орж иж мэдээж юу яаш үү тоглож шүү дээ. За Discord аккаунт руу ороод хамгийн түрүүлж verify гэдэг хэсгээс энийг дарна. За байлж угс verify хийгдсэн. За таныг verify хийгдсэний дараа магадгүй ингээд community member гэдэг энд магадгүй general хэсэг харагдах. Та тэгээ general дээр магадгүй одоо юу гэдэг чи hi гэж бичээд тэгээ дөөрийгөө ороод харахад community member гэсэн ролтой явах юм бол окей тэнд та Discord-ыг verify хийсэн байна гэсэн үг шүү. За тэгээд Discord-д нэг анхаарах зүйл Discord дээр хүмүүс вебээр ингээд оршдог. Яг энд харагдаж байгаачлан. Яг энд харагдаж байгаачлан ингээд вебээр оршдог. Энэ маш буруу. Та бүхэн заавал энэ Windows-д татсан байх шаардлага шүү. Энийг хараарай манайхаа. За тэгээд дараагийн зүйл болохоор за гадаадаас VPN хэрэгтэй гэж юм те. За энэ нь яадаг гэхээр гадаадаас маш олон хүмүүс тоглож байгаа. За энэ хүмүүст бол VPN маш их хэрэг болдог. Ягаад гэвэл та ороход гацж ярддаг. Эсвэл пинг чи маш өндөрөд учраас их гадаас тоглодог тоглогчдод бол VPN ашигладаг. За USA Chicago за NordVPN ашигладаг байх нь байна. Канада Nord ашигладаг байх нь байна. Монголд тавьдаг байх нь байна. Австрали болохоор Express ашигладаг байх нь байна. China болохоор Nord ашигладаг байх нь байна. За тэгээ ашигладаг VPN болохоор Express болон NordVPN гэдэг хоёр ер нь та бүхэн жил юм уу 2 жилийн хугацаатаагаар авснаар бол зөвхөн гоё тоглох нэ. За бид бас линкэд авчихъя. Юу үнэхээр гадаас тоглолт үзээрэй. За хүмүүсийн асуултууд гэсэн ийм хэсэг байна. За 5M-ийг хэрхэн ашиглах вэ гэдэг. За 5M-ийг хэрхэн ашиглах вэ гэвэл та мэдээж одоо энд дурдсан шиг одоо 5M аккаунт гэж зүйл шүү дээ. 5M аккаунтыг хэн үүсгэх вэ?
бла 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 гэд хүмүүс би орж чадахгүй байна. Fire account намайг юу юм бэ гэд хүмүүс тэгдэг. Энэ бол маш амархан юм аа. Одоо би та бүхэнд харуулъя. За танд баруун дээшээс тааж account settings руугаа ороод одоо ингээд бла 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 гэд Burger King зилаач юм уу бичээд тэгээ саяг нь out хийгээд мэйлээ хичээд тэгээд энэ болохоор таны zero тарих нэр ингээд та Fire руугаа орох нь байна. За сонио алдаа заагаад орохгүй байна. Iconic орж болохгүй алдаа зааж байна. За эдгээр яадаг вэ гэхээр за нэг иймэрхүү юмнууд өгдөг. За энэ ийм малууд яагаад зааж вэ? Та Discord-ээр verify хийгээгүй. Эсвэл Steam чинь яг ингэж логин хийгдээгүй. Бүр эсвэл Fire account байхгүй. Бүр эсвэл Rockstar лиценз байхгүйгээс хамаарат ийм алдаа гардаг. За ийм алдаа бас гардаг төмөж болохоор Steam-ийн яг одоо энэ дэшид очиж суман дээр дараад Steam болон Discord энэ хоёр энд байж өгч шүү. Тэгжиж таны яг Fire Charge та Iconic Mongolia сервер дээр тоглож чадах нэ. За яг энэ зүйлүүд дагаад их юм бол танд ямар ч юм алдаа тулах байх нь байна. За тэгээ дараачийн хүмүүсээ их асуудаг зүйл бол Q гэж зүйл байна. Q нь юу юм бэ? Энэ алдаа юм уу? Эсвэл энэ яах вэ вэ? Энэ айгүй ингээд хэцүү байна би яах вэ болоо гэд хүмүүс нь бол тэгдэг. За энэ болохоор ямар ч алдаа малдаа биш та зүгээр л юу яаж яах гэсэн. Одоо очиж орж байгаа гэсэн. За сервер 128 болоо дүүрсэн байгаа тохиолдол. За энэ одоо жишээ 56 хүн байсан байна. Нийт хөтлөж байна. 48 минут энэ өнгөлөөс нь 27-д явж байна. За та яагаад Q-д орж байгаа гэхээр хамгийн урдуур админууд очиж дайрж байгаа. За дараа нь Steam руу дараа нь support ролтой хүмүүс тэгээд цагдаа нар тэгээд үлдсэн буюу community member энгийн memberүүд гэсэн. За supporters яагаад дээшрүүгээр орж ирнэ гэхээр та бүхэн Iconic Mongolia shop-оор зуршлаад үзэр гэж би та бүхэн зөвлөж байна. Яагаад вэ гэхээр та Iconic shop-оор орсноо энэ бол ямар нэг очер дараал бла бла гэхгүйгээр шууд тоглох боломжтой юм аа. За энд харагдаж байгаачлан Iconic shop бла бла ингээд зөний харагдаж байгаачлан гой Katana custom phone number and car number зэрэгчлэн та ингээд маш гоё ингээд Q-нд орохгүйгээс гадна та бас юм гоё айтмуудтай болох учраас та бүхнийг энийг сонирхоод үзээрэй. За тэгээд товчхондоо бол та Rockstar system байх хэвээр digital legacy хэлбэр татах хэвээр Fire татах Discord-оор verify хийх Steam худалдаж аваагүй байсан ч хаягаар Steam-ээ оруулсан байх. За тэгээд Fire-ийн аккаунт нээх тэгээд Discord-оор Fire-тэй холбох. Шүүжтэй Iconic Mongolia гэж шагаад юу нэлэх нэ. За хэрхэн одоо шууд орох бүгдээр харцгаая. За одоо яах вэ гэхээр за ингээ Fire руу орчихно. Окей та аккаунт нээсэн байх шаардлагатай. За тэнгууд би нөө байх тоглолт яг миний гарч ирсэн байна. Тэгтээ шинэ тоглож байгаа хүмүүс болохоор одоо юу гэж Iconic гэж бичихэд энэ Iconic AP 3.0 гэ Монголын тогтой нэг юм хүү ингээд ороход нэг Powerboy CS:GO-гоос харагдаж байгаа лого нь яг Discord-тойгоо таарж байгаа та бүхэн харж байгаа. За ингээд connection хараад орох нь байна. За ингэснээр таны яг Iconic ороход яг ингэ бэлэн болж байгаа юм аа. За дараагийн бичлэгтэр бид нар хэрвээ юу ярих вэ гэхээр бид нар дараагийн бичлэгэн дээр RP beginner буюу одоо RP ихээс одоо за серверлөөгөө орчихсон юм шиг дараа нь яаж RP их вэ гэдэг ер нь тийм хөнгөн нэг тийм видео маягийн бэлэн та бүхэн тэр видеог битээ алгасаарай магадгүй 3-4 удаагийн дараа орж магадгүй. Тэгээ баярлалаа. Миний видео таамдсан баярлалаа. Та бүхний RP амдад амжилтсэ. Ямар нэг юм болохгүй бол үнэхээр болохгүй байна. Энэ чиний зөвлөд ахсны зүг болохгүй байна. Тийм бол за Iconic support гэсэн байгаа. Энэ дээр ингээд наа тэгээд нэ одоо яг би бичлэг үтсэн ч гэсэн ойлгосонгүй. Надад туслаарай. Гооч шүү гэхэд манай гоё штэ community member бүгдээрээ яасан ийсэн бла 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 гэсэн юм уу. За тэгээд support card ороод бла 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 гэж бичиж хүчээр та бүхэн санаа зовлтыг асуугаарай. За баяр та.